За цайныхаа цагаар гараа алхсан ч гадаа айгүй халуун 34-5 градус байх шиг байна. Би бүр халууцаад модны өдөр жоохон суусан ч ашгүй нар үүлний цагуур жоохон нар ороо жоохон амс гэж байна. Тэгээ би нөгөө сүүлийн үед нэг уншаад судлаад байсан нэг цагаан будааны талаар нэг мэдээлэл уншиж ирсэн. Тэгээд бас хэрэгжүүлж эхэлж байгаа. Тэгээд та нартайгаас хуваалцмаар санагдаад та нар бас зарим нь мэддэг байж магадгүй. Би бол ерөөсөө мэддэггүй байсан юм билээ. Цагаан будаа одоо бид нар ч нөгөө нэг сүүлийн үед нүүрс ус ихсчихээр нөгөө цусан дах сахарын хэмжээ ихсгээл бас таргалуулж ийн гээл тэгэл нөгөө нэг цагаан будаанаасаа татгал заал тэгэл гурил будаанасаа гурил морилаасаа татгалзаал ихсэн чинь ингээд сүүлдээ одоо нөгөө бүр одоо нөгөө насаараа бид нар ч нэг ногоо байнгын ногоо хоол ногоо идэж өсөөгөө болохоор чинь тэгэл яалтчгүй нөгөө будаа гурилаа ичих гээл ах юм. Тэгээд цагаан будааны талаар маш сонирхолтой мэдээ олж уншсан нь юу вэ гэхээр эмчнэр ч зөндөө ярьж илээ. Би бол ерөөсө будаага буруу хэрглэж буруу чанж иддэг байсан юм байна гэдгийг ойлгосон. Юу гэхээр одоо будааг эхлээд бол 4-5 удаа бүр ингээд цагаан одоо өнгөхгүй устай болтол нь нөгөө нэг юу яхаа угаах юм байна. Тэгээд тэгж бүр цагаан өнгөтэй өнгөхгүй болтол нь угаасныхаа дараа одоо 30 минутаас 1 цагийн одоо хугацаанд бүлээн усан твтэж тавих юм байна. За тэгээд агшаасныхаа дараа дахиад тагийг онгоолгоод 30-аас 1 цаг ингээд хөргөх юм байна. Ер нь бол хүйтэн будаага хөргөөж байгаа дахиж халаанл гэсэн санаа яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр зарим эмчнэр болохоор тэр нөгөө Эрик Берг үлээ тэр эмч болохоор будаага агшааснаас хойш хөргөөгөөд 12 цагийн дараа идэх юм байна. Тэгэхээр хөргчөндөө 12 цаг хадгалж агаад идэх гэсэн үг байна. Зарим хүмүүс болохоор хөлтөөж агаад идэж байна. Тэгэхээр ингээд ялч байсан гэсэн ямар ч үсэн будаага чанаад хөргөөгөөд дахиж одоо хөргөөснийхаа дараа дахиж халааж идэхээр нөгөө нэг цавуулгийнх нь хэмжээ, цардуулгийнх нь хэмжээ нь маш багасдаг юм байна л да. Тэгэхээр ер нь бол бараг сахарын өвчтөй хүмүүс одоо цусан дах сахар чинь ихсэхгүй гэж ярьж байгаа байхгүй юу. Бас нэг арга нь болохоор будаанда нэг халбаг, хоолны халбаг муу цайны албагаар юу хий гэж алюминий цуу хийж болно гэж байна. Тэгэхээр ямар ч юм гашуун амт ордгоо гэж байна. Эсвэл нөө будааны цуу гэж байдаг ч тийм тэрийг хийж агсааж болно гэж байна. За тэгээд турмерик хийж болно гэж байна. Турмерик гэхдээ яг хуу зарим эмчнэр нөө одоо өрөвсөл намдаадаг үйлчлэгээтэй ч гэсэн турмерик гэдэг нэг улбар шар юм байдаг шүү дээ. Нэг жоохон халуун ногоотой. Өрсөл намдаадаг ч гэлээ гэсэн одоо боорны өвчтөй хүн болоод бас турмерик хэрэглэхдээ бас жоохон болгоомжтой хэрэглээрэ гэж зөвлөдөг юм байлээ. За тэгээ ер нь бол будааг бол би ерөөсө буруу ашигладаг байсан юм байна. Тийм болохоор одоо зарим үед нөө будаа эзсний дараа гиз дүүрээд байдаг шалтгаан чинь тэр байсан юм байна. Хитрхийх цардуул цавуулагтай будаагаа идээд миний гиз дүүрээ тэгээд бас жоохон таргалахад нөлөөлөд байсан юм болов уу гэж одоо сүүлийн үед энэ мэдээллийг авснаасаа хойш одоо ер нь будаага аль болох удаа угаагаад дэвтэйгээ тэ хөргөөж жогоод хөлдөөж жогоод дахиж халааж иддэг болж байгаа. Та нар ч гэсэн туршаад үзээрэй. Эднийг бол одоо эмчнэр яриад байгаа шүү. За тэгэхээр одоо бүр сахарын өвчтөй хүмүүс баг идэж болно гэж яриад байгаа юм тий. Тэгэхээр та нар туршаад үзээрэй. Цусан дах сахарын хэмжээ нь тэгээд идвэл зарим хүмүүс бүр туршилт хийсэн байлээ. Туршилтынх нь одоо нөгөө туршилтынх нь тэр нөгөө нэг сахараа эзсний дараа ямар байна уу? Одоо идэхээс өмнө ямар байсан гэдгээ нөгөө нэг хэмжүүрээд байдаг шүү дээ тий. Тэрийгээ хүртэл хэмжиж хагаад сахарын өвчтөй хүмүүстээр хүртэл хэмжилт хийж туршилт хийсэн чинь ерөөсөө бараг сахарын хэмжээ нь багассан гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр тэр туршилтынх нь одоо туршдаг юмнууд нь болохоор тэр Amazon дээр байд юм билээ. Би Amazon дээрээс тэр зургийг олсон. Тэрийгээ би та нар руу бас явуулнаа. За тэгээд өдрийг сайхан өнгөрөөгөө баяртай.